манай сургууль бол энэ 25-аас 2026 оны хичээлийн жил 147 хүүхэдтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэгдүгээр ангид маань бол 23 хүүхэд бүртгэлтэй суралцж байгаа. Энэ хичээлийн жилд Баянтүмэн сумын ерөнхий боловсролын сургуульд хамран сургаах тойргийн 57 хүүхэд нэгдүгээр ангид орох байсан ч нийт хүүхдүүдийн 50 гаруй хувь нь элсэн орсон байна. Тэгээ энэ Баянтүмэн сумын маань газар нутгийн байршлын хувьд бол ингээд Дорнод аймгийнхаа төвөөр урд хэсгээр за мөн ингээд аймгийнхаа хойд хэсгээр ингээд ийм таруу газар нутагтай учраас бас эцэгчүүд хүүхдүүдээ аймгийнхаа төвд оруулах ийм сонирхолтой байдаг учраас тэгээд хүүхдүүдээ нэгдүгээр ангийг аймгийн сургуулиудад бас оруулаад манад бол 23 суралцагч орсож ирсэн байгаа. Манай сургууль бол 12 багштай. Мөрөр нь бол мэрэгжлийн багшаар бол манайх 100% хангагдсан. 5 бага ангийн багштай, дунд ангидаа бол 7 багш байдаг. Нэг нь болохоор цагийн багшаар явдаг. Үндсэн бол дунд ангийн багш нарын маань хүрэлцээ бол мэрэгжил болгондоо бол хангалттай байгаа. Нэгэн хичээлийн жилд бол манайх 20 хүүхэд нэгдүгээр ангид элсэж байсан. Тэгээ энэ жил бол 23 хүүхэд гээд бас 3 хүүхэд арай илүү нэмэгдэж байна л та. Тийм. Ер нь бол сүүлийн жилүүдэд бас ингээд хүүхдийн тоо нэмэгдэж байгаа манайх. Суурьшлаасаа гадна ер нь энэ Баянтүмэнгийн сургууль Баянтүмэн маань бас нөгөө энэ малын хүчээ их байгаатай холбоотойгоор унаач хүүхдүүд айгүйх манад ирж байгаа. За төгсөлт бол ер нь нэгэн хичээлийн жилд 21 суралцагч төгссөн. Тий. За бүлэг дүүргэлтийн хувьд бол манайх ер нь 20-од нэг бүлэгт бол дунджаар 20 хүүхэд суралцж байгаа.